Сайн мэцхан уу, намайг Ууган Цэцэг гэдэг. Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, Стар бүжгийн студийн дасгалжуулагч багшаар ажилладаг. 2010 онд бол тухайн үед Стар хамтлаг анх удаа дэлхийн аврах шалралт тэмцээнд орж ирээд бас түүхэн үйл явдал болоод ер нь л нилээдгүй бас их хүмүүст танигдаж байсан. Тухайн үед нь өөрөө Стар хамтлагийг зурагтаар үзээд ямар гоё юм бэ. Би ч гэсэн том болоод тийм насан турсан ч гэсэн ингээ бүжиглж болох юм байна штэ гэд мөрөөдөжсэн. Тэгээд явандаас Стар хамтлагт орж бүжиглэх боломжийг бас манай UB Dance Club-ээс олгосон байгаа. Тэгээд үргэлжлүүлээд Стар хамтлагтай хамтарч ажиллаад бүжиглээд тэгээд үргэлжлүүлээд багшлаад ингээ бүжгийн спортоор амьдраад ажиллаад явж байгаа. Жаргал сайхан ингээ партнертайгаа хамт 2024 онд бүжгийн спортын насан туршидтын латины улсын аварга болж үндэсний аварга болж исэн байгаа. Бүжиглэжсэн нь илүү амар санагдсан надад бол тэгээд яг үнэ бүжиглэжсэн бол би өөрөө туршлагатай тамирчин байгаад тий. За бараг сандрахгүй бүжиглээд үзүүлээд өгье гардаг бол хүүхдүүдийнхээ өмнөөс бараг сандарч эхэлжсэн. Он гарсны дараа энэ жил дэлхийн аварга зарлагдах үед манайх энэ оныхоо улсын аварга, хотын аварга, томоохон тэмцээнүүдийг хараахан хийж амжаагүй байсан учраас өнгөрсөн жилийнхаа томоохон тэмцээнүүдэд оролцсон багуудад энэ тэмцээнд оролцох боломжийг олгож эрхийг нь өгсөн байгаа. Яг анхныхаа суурийг нь би өөрөө тавьж исэн яг анхны шавнар маань байгаа. За тэгээд тэр бол даваа тал байсан. За тэр үед яг ингэсэн юм уу? Энэ үед яг ингэсэн юм уу? За тэрэндээ баг гомдсон юм уу? Гомдоогүй юм уу? Нөгөө сэтгэл зүйн хувьд нэгээ тэгж ойлгож ярилцаж хүлээн зөвшөөрж иж баг нэг бодол санаатай болж идэг. Яг бэлтгэлийн зааланд л бэлтгэл яг багшийн хатуу чанга тэр дүрм журмуудыг баримтлах, сахилга баттай байлгах тэдгээр зүйлсүүдийг хэрэгжүүлдэг. Миний хувьд бол нэлийн хүүхдүүдэд явуулаад, нэригаал нэг юм хөвгчлөлтөө байх тал дээр илүү жоохон анхаардаг гэх юм уу. Тэгээд бусад үед нь илүү бас ээж шиг нь бараг ханддаг. Тэгэл усанд орох хувийн ариун цэвэр үс гизгээ боосно ямар хувцас өмсөж ийн гэл тэдгээр бүх зүйлсүүд дээр нь анхаарч ажилласан. Манай охтуудын энэ жилийн бүжиг дэглэлт бол Swan Lake буюу Хунтнуур гэсэн сэдвтэй байгаа. Мэдээж яг өсвөр насны охтууд. За тийм мэдээж хамгийн гоё хүүхэд нас яг том хүн болохын өмнөх үе дээр яваа хүүхдүүдийн хувьд манай удирдсан Бацайхан гэх багш байгаа. Манай Бацайхан багш маань энэхүү санааг гаргасан. Яг өсвөр насны охтуудад бас бүжгийн спорт буюу энэ Латин Америк төрлийн бүжгийг балетийн тэр Хунтнуур жүжигтэй хослуулад хийвэл манай охтуудад илүү зохих юм байна. За тэгээ бас аяны хувьд ч гэсэн энэ илүү боломжтой, илүү сонирхолтой, содон өвнөөс байх юм байна гэд тэгээд бас багштайгаа ярилцаад Бацаа багш бид хоёр энэхүү бүжгийг хийсэн байгаа. Дэлхийн аварга болсон мөчүүд бол мэдээж маш их баярлсан. За тэгээ бас маш их бүр талархлаар дүүрсэн. Яагаад гэвэл яг биднэрт явахад маш бага хугацаа байсан. Гэхдээ биднэрт тусалсан маш олон хүмүүс байгаа. Энэ амжилт бол зөвхөн манай охтуудынх, зөвхөн бас минийх биш, манай Стартай холбоотой бүх хүмүүс, бүх гишүүд, хуучин байсан бүх тамирчид, бүх багш нарын маань амжилт юм шүү гэж хэлмээр байна.